Lotte Construction компани Sejuati нэгэн барилгын талбайд 100 орчим гадаад ажилчдад хүн төлбөрөөр өсөж байгаа сахны бичлэг үзүүллээ. Тус барилгын талбай нийт ажилчдын 3.1 орчим хувийг гадаад ажилчид бүрдүүлдэг байна. Хэдийгээр энэхүү өссөн үйлчилгээ нэг өдрийн арга хэмжээ байсан ч Lotte Construction компани цаашид гадаад ажилчдад зориулсан дэмжлэг тусалцааны хөтөлбөрөөр үргэлжлүүлэн мөрөгжүүлэх төлөвлөлтөй байгааг мэдээллээ. Одоогийн байдлаар тус компани улс орны хэмжээнд барилгын 40 талбайд 20 гаруй хэлний сонголттой хиймэл оюун ухаанд AI орчуулгын системийг нэвтрүүлэн ажиллаж байна. Энэхүү арга хэмжээ нь гадаад ажилчдын халамж ажиллах орчныг сайжруулахын төлөө хийж буй Lotte Construction компани олон талт хүчин чармаалтын нэг хийсэн юм. Түүнчлэн тухайн өдөр тус компани Sejuati-ийн гадаад ажилчдын халамжийн төвд байгуулсан мөрөөдөл ба найдварын хайрын гэр төслийнхөө 100 дахь салбарын нээлтийг хийж олон орны ажилчдыг илүү тав дахьтай орчинд амьдрах, ажиллах боломжоор ханх үүрэг амлалтаа дахин бацдаглаа. Та үнэгүй бэлэг урамшууллын point оноо тэр байтугай хамгийн өндөр ханштай кросс шилжүүлэхийн үйлчилгээг ашиглан хором руугаа мөнгө эсгэж илүү их хэмнэлт эзээрэй. Яг одоо аппликейшнийг татчих аваад шилжүүлэхийн дэлхийн өргөлөө аваарай.